За яг энэн дээр бас нэг ийм дүгнэлт хийж болоод байгаа. За ганц үг сайд зам тээврийн сайд ганц үг бүх шатны шүүхтэр яллаа гэхэд ямар нэгэн албан тушаалтан буюу дарга сайд иргэний шүүмжлэл буюу одоо салбар доторх одоо ноог илчилдэг одоо оюнгэр сайдын зүгээр дахиад нэг иш татчих зүгээр оюнгэр сайдыг ярих гаагүй. Манай дүү бол whistle blower гэж ярьж байгаа. Whistle blower гэдэг англи нэр нь салбарынхаа ноог илчилж шүүмжилдэг хүнийг хэлээд байгаа. Бат энэ юм тохирох уу? Бат гэдэг хүн тийм хүн мөн үү? Таныхаар Батын шүүмжилсийг бол би эсэргүүцдэггүй шүү дээ. Тийм учраас би 1 жил 6 сар дугаа явсан байхгүй юу? Шүүмжилсэн хитрээд доромжлол гүтгэсэг рүү орцсон. Тэрнээс биш энэ хүний тэр бичсэн юм дотор би хэлж штэ. Нэгээс 2 үний юм байсан бол над дээр хариуцсан боно үстэй. Тэгэхээр би бол бүр аргаа бараад бүтэн жил 6 сарын дараа энэ асуудлыг шийдэх ёстой газар шийдэхэ гэдгийг асуудал тавьсан. Энэ бас өөрөө надад хуулиар олгогдсон эрх. Ягаад гэвэл хувь хүн нэр төртэй байх хэрэгтэй тийм үү? Тийм. Тэр нь хуулиар хамгаалагдсан. Дээр нь өөрөө чинь асууж байгаа албан тушаалын нэр хүнд гэж байдаг. Манай хуулинд, иргэний хуулинд. Тэгэхээр албан тушаалны хувьд ч тэр гүтгүүлсэн доромжуулсан, хувь хүний хувьд ч гүтгүүлсэн доромжуулсан гэж би үзсэн. Миний үзснийг юу гэдэг шүүх одоо юу гэдэг надад давуу байдал олгоо тийм үү? Тэрийг шалгахгүйгээр шийдээгүй шүү дээ. Цагдаа 8 сар шалгасан. За цагдаа шүүх 8 сар шалгаад энэ бол яг гүтгэлэг доромжлол мөн байна гэдгийг тогтоогоод шүүх хангалтны шийдвэрээ гаргасан юм байна. Тэгвэл яг энэ асуудал дээр бас хүмүүс яагаад энийг эрүүгээр шийдэж байгаа юм бэ? Иргэний хэрэгээр шийдэж болдгоо юм уу? Энд бичсэн асуудлууд нь өнөөдөр дандаа гэмт хэрэгтэй холбогдуулсан байгаа. Хавьсгал, албан тушаал, уруулсан ашигласан ч юм уу те. Иймэрхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүдэд холбогдуулж бичсэн байгаа учраас энэ асуудлыг цагдаа төвөг шалгуулсан. Дахиад би тодорхойлъя. Хэрвээ тэнд байгаа эрүүгийн гэмт хэрэгтэй холбогдсон ч юм уу тийм үү албан тушаалтай холбогдуулсан асуудал нь тогтогдвол эргээд цагдаа намайг хэрэг татах байсан. Өнөөдөр манай эрүүгийн хуулинд бүтгэх доромжлох гэж зүй занг байгаа шүү дээ. Байгаа. Энд чинь 2002 онд баталсан хууль шүү дээ. За 2002 онд эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгаар өнөөдөр байж байгаа зүй занг. Эрүүгийн хэрэгт гүтгэн доромжилсан болохоор эрүүгээр энэ хүн одоо ялаа авсан юм байна. Тэгэхээр нөгөө утгаараа шүүх хурлын бичлэг үзлээ бид нэр. Шүүх ингээд ил тавьсан байна энэ одоо анх удаага бах. Тэрэн дээр тань руу өөр олон хүмүүс бас яг бат шиг одоо юм доромжлол бас Twitter твит бичижсэн. Яагаад батыг онцолж шүүгүүд өгсөн юм бэ гэдэг нэг асуулт гарч ирээд байна л да. Өөр олон хүн бичдэг юм аа. Өөр нэг хүн бичсэн. Даваа пиз гэдэг хүн. Тэр хүн намайг юу гэж бичсэн бэ гэхээр би нэг мяттай холбоотой нэг яриа өгсөн. Мят дээр бид нар оронтой хэмнэснээр 3.6 тэрбум төгрөгийн хэмнэст гаргасан гэдэг. Тэгээ тэрийг яг Twitter хуудастай оруулаад мэдээлэл маягаар оруулсан. Тэгсэн яг тэр хүн ганц их сайдаа гэж байгаа. Төмөр зам дээр зөөрчсөн мөнгө чинь 3.6 тэрбумаас хос давнд бичсэн. За одоо өөрөө Twitter хэрэглэж юу гэж ойлгох вэ? 3.6 тэрбумаас хос давсан мөнгийг зөөрчсөн гэж шууд биччихсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг үзэж байгаа хүмүүс юу гэж ойлгох вэ? Маш их хэмжээний мөнгө зөөрчсөн гэж ойлгоно. Энэ өөрөө гэмт хэрэг байхгүй юу? Тэгэхээр би энэ асуудлыг дахиад авилгаж өгсөн. За уучлаарай энэ дээр гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл зам тээврийн салбарын сайтай холбогдсон гарч ирсэн. Энийг шалгаж өгөөч гэсэн. Шалгаж үзсэн тогтогдоогүй. Авилгалтай тэмцэх газар танаа дүү ажилтдаг гэж үнэн үү? Үнэн. Аль хэлцэд ямар албан тушаал? Манай дүү бас тэр хөрөнгө мэдүүлгийн юунд хэсэгтэн ажилтдаг. Тэрнээс тэр мөрдөн байцаагт нь хамаагүй. Хоёр тэгээ дүүгээр нахын шалгуулдаг хүн чиг шааж байсан. Дээр нь авилгалтай тэмцэх газар тэрийг мэдсээр байж ээж тийм үү? Тийм үйл ажиллагаа хийхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл би юу гэдэм дэ нэг тийм ичсэн хүн аасна гэдэг юм руу орчихсон одоо. Ашиг сонирхлын хуулиар одоо дүүн авилгалтай тэмцэх газар ах нь одоо зам тээврийн сайдаар ажиллахад харшилдахгүй юу? Ашиг сонирхлын хуулиар бит хоёр нэг байгууллагад ажилладаг бол зөрчилдөг. За. Авилгалтай тэмцэх бол төрийн тусгай албан тушаалтан улс төрийн намын ямар нэг гишүүн чиглэл байдаггүй. Би бол улс төрийн албан тушаалтан. Тэгэхээр энэ бол хуулийн эрхцэн уншаад өөр хоёр асуудал. Төрөний та төрийн дархлаа гэд ярьсан. Би дүгнэлтээ бас дуусгаж амжсангүй өөр асуулт гарч ирээ. Тэр маань болохоор одоо та 3 шатны шүүхтэр ялвал одоо өөр сайд дарга нар за ингээд намайг шүүмжилж байгаа хүнийг юм уу гүтгсэн хүнийг
За гүтгсэн хүнийг бол хуулиараа юм байна те. Шүүмжилж байгаа хүмүүсийг яг адилхан юм кейс үүсгэх боломжтой тийм нөхцөл бололцоо бүрдэх юм шиг. Нөгөө утгаараа 3 шатан дээр бат хэрвээ ялвал хүнийг 5700 удаа одоо ингээд сар дамжин хүнийг одоо ингээд гүтгэж болох юм шиг ийм хоёр төөл харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр одоо жиргээчдийн бас нэг үзэж байгаа нэг талбай дээр цугласан хүмүүс болон одоо би таймлайн уншаал байна. Би бас Twitter хэрэгэлдэг. Тэрэн дээр та төрийн өндөр дээд одоо албан тушаалтан болохоор шүүхэд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байх магадлал байгаа бох гэдэг хардлага байна л да. Төрийн дархлаа шалгуулахад бизэн. Би өөртөө холбоотой ямар ч тийм үү? Гэмт хэрэгтэй ч юм уу, хууль зөрчилсөн асуудлаар өөрийгөө шалгуулдаг. Яагаад гэвэл ийм том салбарыг удирдах байгаа хүн өөрөө нийгэмд эргэлзээ төрүүлсэн гэмт хэрэгт нэр холбогдох юм бол заавал шалгуулах ёстой. Энэ миний зарчим баггүй юу? Би дэд сайд байхдаа нэг удаа, сайд болоод нэг удаа сайн дураараа авилгалд өөрийгөө шалгуулсан. Энэ маань өөрөө нөгөө нэг миний яриад байгаа төрийн дархсаа гэдэг юм хамгаалж байгаа юм. Дээр нь цагдаач дээр, прокурорч дээр, шүүгч дээр аль нь шүүмжлэл, аль нь гүтгэзэг доромжлол вэ гэдгийг ялгана шүү дээ тэр явцдаа. Тэгээд за энэ бол гүтгэзэг биш, энэ доромжлол биш. За энэ шүүмжлэл байна ч гэдэг юм уу. Ийм л процесс явагддаг. Шүүхийн шийдвэр дээр та түрүүн сэтгэл хийхгүй, шүүхэд нөлөөлөхгүй гэсэн тий. Гэхдээ шүүхийн шийдвэр дээр бас яг шүүхийн шийдвэрийг үзэхэд болон оюун гэрэл сайдын манад өгсөн ярилцлагаас харахад шүүгч бат гэдэг хүнийг эрхэлсэн ажилгүй байгаа болохоор хөдөлмөрийн үсийг 170 дахин нэмэгдүүлсэн мөнгөнд торгуул ногдуулах байсныг 3 сар 10 хоног буюу 100 хоног одоо шоронд хорих ял оногдуулсан байна. Тэр үзмжээр шийдчихэж байгаа юм шүү. Тэрийг бол дахиад тайлбарлах боломжгүй шүү дээ. Шүүгч хараат бус байдаг. Хуулиар олгогдсон эрхийнхаа өрөөнд шийдвэр гаргасан. Энд өөрөө гомц гаргадаг механизм байна л да. Дээш нь давтсан алдаад явдаг механизм. Шүүгчийн талаар гомдол гаргах. Дээр би нэг юм бүр сайн тодруулмаар байна. Өнөөдөр шүүх Твиттертэй холбоотой шийдвэр гаргаагүй шүү дээ. Өнөөдөр Твиттер орчин байдгаараа байна. Тэр тусмаа бат гэдэг хүн өөрөө Твиттер ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр Твиттерийг хоригдсан шийдвэр гаргаагүй шүү дээ. Твиттер дээр бичиж байгаа зүйлс чи өөрөө бүтгсэн байна, доромжилсан байна гэдэг. Одоо жишээ нь хардаа. За энэ бол одоо 8800 баг 9000 даагчтай хүн. Тэр бүгдэндээ ганцхан яснаа гэдэг мессеж тарааж шээ. Магадгүй энэ хүн ямар нэгэн одоо юу гэдэг байдлаар хүний амнасанд хасч магадгүй шүү дээ. Ийм хортой үр дагавар чинь гараад ирчихсэн шүү дээ. Тэгэхээр Twitter дээр одоо сэтгэлдээ бичсэн болохоор шоронд орлоо гэдэг мессежийг хүмүүс явууллаа. Тийм. Таныхаар бол энэ бол гүтгэлэг цагдаагийн байгууллага шалгаад тогтоосон. Нөгөө нэг юм ер нь юу шүү дээ. Үжил бодзоо илэрхийлсэн гэдэг. Үжил бодзоо илэрхийлэхдээ нөгөө хүнийхээ эрхийг хүндэтгэх ёстой. Бүтгэж доромжлохгүй байх ёстой. Ийм хууль эрх зүйн орчинд бид нар амьдарч байгаа. Тийм учраас би хамгийн түрүүнд ихсээд манай ардчилсан гэдэг байгаа нийгэм маань өөрөө хуулийн дор байдаг. Хуулийн тогтцоон дотор бид нар бүх хүн хуулийн өмнө эрхтгч байх ёстой гэдэг энэ зарчмыг бид нар мөрдөх ёстой. Тэгэхээр англид бол одоо яг бичсэн энэ жиргээ хүнийг гүтгсэн байх үгүй байх уу гэдгийг шүүгч цагдаагаас гадна бас хөндлөнгийн байгууллагаар тогтоологдог. Манайд болохоор та төрд байгаа хүн тий төрийн цагдаа тэрийг шалгаж байна. Яг хуу төрийн шүүх бол хараат бус 3 дахь цэцэг шүүх шийдвэрээ гаргаж байна. Тэгэхээр хамгийн гол нь та нөгөө зам тээврийн сайдынхаа хүрээнд албан бичгээ явуулсан. Тэгэхээр манай цагдаа шүүх энэ асуудал дээр одоо арай төр талдаа шийдвэр гаргацсан юм биш үү? Энэ дээр та юу гэж бодож байна? За хүчгүй шүүх хуралдаан юм шиг. Өөрөө харахгүй юу? Шүүх хурал нийтдээ өгсөн. Хинч сууж болно. Тэр тусмаа интернетээр тавьсан байна гэдэг чинь эс тод байцаас харуулж штэ. Шүүхэн шийдвэр яаж гарсан бэ гэдэг. Нөгөө талаараа би зөвхөн сүүлийн 3 сарын жиргээг авахд 5700 удаа. 5700 хуваах 90 хоног. Тийм үү? Бүтэн нэг жил 6 сарыг авах юм бол хэдэн ботном болно. Энд чинь өөрөө тодорхой зорилготойгоор тийм үү? Ийм доромжилсан утас хүмүүс ажиллах системтэйгээр санаатаагаар явуулсан байхгүй юу? Төрд байна гэдгээр ямар ч давуу эрх хийдэггүй шүүхийн өмнө тэгш гэж бид түр хэлсэн шүү дээ. Энд ямар нэгэн тийм хардлага байдаг бол дахиад бүрэн боломж байгаа шүү дээ.
намайг шалгуулж болно. Бусдын шалгуулж болно. 5700 ширхэг одоо тань руу чиглэсэн гүтгэлэг бичсэн гэж та хэллээ тий. Тэгэхээр тэрийг та яг өөрөө гомдлоо гаргахдаа тэрийг 5700 жиргэг нь ингээ хавсаргаад өгсөн үү? Эсвэл цагдаа ингээд өөрсдөө гуравсаар принтэж аваад өгсөн. Тэрийг цагдаа бүгдийг ингээ тоолж тогтоосон байлээ. Тэгэхээр манай зарим хэрэгүүд удаашрж дээ шүү дээ. Тэгэхээр одоо би бас одоо бат инженер гэдэг энэ хаягийг дагдаг байсан одоо эдэн жилийн хугацаанд. Тэрэн дээр одоо маш олон төрлийн юм хардлах сэрдэлгийн зүйлүүд одоо гэмт хэргийн шин чанартай юмнууд бичигддэг байсан. Тань руу чиглэсэн. Тэр болгоныг та АТГ болон одоо энэ АТГ шалгаагүй цагдаа шалгасан. Зөвхөн цагдаа шалгасан. Тэгэхээр тэр болгоныг цагдаа өөрөө шалгаад тогтоосон байх жишээ дээ, тийм үү? Дээр нь би яг үндэ бол энэ асуудал дээр нэг л удаа би Бат руу хандд бичсэн. За чамд хардах хэрэг байгаа. Хэрвээ хардж байгаа бол над бүх асуудлаа азгастай тэмцэх газар руу шалгуулж чаа. Би зөвшөөрч чинь гэж бичсэн байхгүй юу? Бүр зөвшөөр өгсөн шүү дээ би. Тэг шалгуулахгүй яасан. Бүрэн боломж байсан шүү дээ. Тэгэхээр одоо дав заалтна гэдгээ бол Батын игч одоо соёл спортын сайд оюун гэрэл хэлсэн байгаа. Дав заалдаад шүүгч одоо Батын тал шийдвэр гарвал та дав заалтах уу? Мэдээж би энэ хэрэг төсөө их сүнсүн дууссан явна. Би нэр төрөө хамгаалж байгаа. Хувийн төдийгүй би түрүүн хэлсэн төрийн сайдын хинч сайд байж болно тийм үү? Тэр төрийн дархсааг хамгаалж байгаа. Тэгэхээр энэ явдгараас явна. Тэгэхээр юун дээр одоо яг таныг бол хуулийг та хуульч хүн. Та хуулиар мэрэгсэн хүн те. Тэгэхээр таныг хуулийг одоо маш сайн хэрэгжилж байна гэж бас хэлээд байгаа. Тэгэхээр яг эргээд би нөгөө асуулт руу орох гээд байна л да. Шүүхэд очихгүйгээр зогсох боломж байгаагүй юу? Харин би хэлсэн шүү дээ. Оюун гэрэл сайд дээр. Одоо энэ асуулт чи хэтэрсээ одоо яах вэ? Та энэ дүүтэйг энэ асуултыг яриач гэсэн хэрэггүйс гэсэн шүү дээ. Тэгээд шүүхийн өмнөх шатанд Батнаад руу 2 хүн явуулсан. Яма татчихээч гээд. Би ганцхан шаар зав тавьсан. Чи Twitter тэхээсэн Twitter-ээр дуусгаа. Twitter-т уучлаагүй гэсэн. Ямар хариу өгсөн гэж? Ямар хариу? Би тэгдэг хүн биш ээ. Шүүхтэр бүх бузаагийг чинь дизэгнэ. Шүүхтэр очиж асуудлаа шийдъя гэж. Ингээс шүүх рүү явчихсан. За студид ирж ярилцсанд баярлалаа. Би цагаа нэлээд хэтрүүллээ. Тэгэхээр эргээд оргил цаг мэдээтэйгээ холбогдъё.